Та нар зүгээр энэ хүний хоёр битгий ихэд 20 нүрийг маш олон баримтаар харна гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Хамгийн анх улс төрд яаж орж ирсэн? Сүхбаатарын Батбол даргын туслах шахуу болж орж ирж исэн. Төд удалгүй ерөнхий наримчгийн даргаар ажиллаж исэн Хүрэлцэх даргын зөвлөх болсон. Төд удалгүй Сандгийн Бямцагт бүлгийн дарга байхад нь бүлгийн зөвлөх нь болж очиж исэн. Төд удалгүй Хөөзөн яамн дээр нэмд оржгууг ажиллаж байхад дэд сайдаар нь болж очиж исэн. Тэр битгий хэлвэ шүү дээ. Би нэг зүйлийг хэлье. Инх хоёр намайг дэвшүүлэхгүй гэж намын дарга дээр орсон гэж хэлж байгаа болвол харин инх хоёрыг зөвхөн электрод дэвслээс нэр дэвших гээд явж байхад нь би өөрөө дуудаж ирээд намаас нэр дэвшүүлээд тухайн үеийн намын дарга Хүрэлцэх даргатай уулзуулж ирсэн. Өшөөж ярих юм их байгаа. Ийм харамсалтай, ийм гүнхтэй, ийм одоо өвөөгүй байдалд одоо бид орж байгаа одоо би ичж чинь яг үннийг хэлэхэд. Энэ одоо зарим нэг хөөцөд байдаг зал байдаг байхгүй юу? Болцсохгүй. Магадгүй би хардж ийн гэдэг л үгийг хэрэглэж байгаа. Түүнээс инх хоёр амар баясгалан адмиралтай холбоотой гэж хэлээгүй шүү дээ. Байж болцсохгүй. Амар баясгалан тэнцээ хүн амны хэрэг хийцэн байж болцсохгүй. Ямар аимшигтай зүйлийг ярьж байна. Ядаж одоо буянд нь бузар ордгон багтаа. Хүнийг ингэж бүтгээ сууж идэг. Танигчгүй мэдчихгүй хүнийг. Ийм байдлыг бол одоо бид дасан зогсоох цаг нь иржээ гэж